За 60 дугаар сургуулийн захирал Дандны ариуна эко клубын багш Мигмрийн Доолгор нар байна. Тэрбум мод сангийн санхүүжүүлсэн төслийг 30 сая төгрөгийн төслийг хэрэгжүүлсэн байгаа. 2 жил дараалан энэ төсөлд төслөө бичиж энэ жил шалгарсандаа үнэхээр их баяртай байна. Ингээд сургуулийн маань гадна орчин ногоон байгууламж эко клубын хүүхдүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор манай эко клубын багш Доолгор багш маань за нийгмийн ажилтан Отгон Заяа маань ингээ хамтраад энэ төслийг бичсэн. Ингээд төслийн өрөөнд бол сургуулийн гадна ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэл 800 гаруй мод бутыг тарьж ургуулж эко клубын хүүхдүүдтэйгээ багш ажилчдтайгаа эцэг эхчүүдтэйгээ хамтраад энэхүү төслийн хэрэгжилтийг хангаад явж байна. Ингээд тарьсан моднууд маань ургаад өнөөдөр маш сайхан ногоон байгууламж маань 100% болсонд сургуулийн удирдлагын хувьд үнэхээр их баяртай байна. Сайн байна уу? Намайг Анна гэдэг 60 дахь сургуулийн эко клубын гишүүн байна. Манай эко клуб 2016 оноос явж байгаа. Нийт 35-аас 36 гишүүнтэй. Эко клубын гишүүд зуны амралтын хугацаанд өөрсдөө хөгжүүлэх чиглэлээр туршилтын талбайтай болсон байгаа. Үүндээ бид эрдээск болон навчит байцаа тарьж ургуулсан байгаа. Нар туршлагын талбай дээр эрдээск буйцаа гэх мэт ногоог тарьсан. Туршилтын талбай дээр ажиллахдаа би бинтэйгээ танилцаж олон найзуудтай болж найзуудтайгаа хамт байх нь илүү хөгжилтэй сонирхолтой байсан. Манай эко клуб явагдаж эхэлснээс хойш миний хамгийн дуртай хичээл гэвэл ногоо тарих байсан. Сургуулийн гадна талбайг мод болон бутургуулан тарьсандаа маш их баяртай байгаа. Энэ төслийн хүрээнд хүүхдүүд маань бас шинэ зүйлийг сурч мэдэж туршилтын талбайтай болж жижиг хүлэмжтэй болох ийм төлөвлөгөөтэй байгаа. Ингээд хүүхдүүд маань зөвхөн тоглож наатахаас гадна сургуулийнхаа орчныг цэвэршүүлж, агаарын цэвэршүүлж, энд хүмүүсийн аялах зугаалах юм таатай орчныг бүрдүүлж, хүүхдүүд маань биологийн хичээлээр олсон мэдлэгээ дадлаг дуршлаг болгох ийм боломж өрцөнд үнэхээр их талархаж байна. Ингээд энэхүү тэрбум мод сангийн төслийг хэрэгжүүлэхэд гар бие оролцсон болон санхүүжүүлсэн бүхэл байгууллагууд болон хамтран ажилласан бүх хүмүүстээ халуун талархал илэрхийлье. Ингээд хүүхэд багшуудын ирээдүйн сайн сайхны төлөө дэлхийн байгаль экологийн дулаарлыг бууруулах чиглэлд хийсэн өчүүхэн төдий хувь нэмэр маань олон хүнийг баярлуулж хүүхдүүдээр маань бахархаж байгаа гэдэгт итгэлтэй байна.